Аймгийн засаг даргын тамгын газар Монголын тоогч нарын холбооны Дархан уулын аймаг дахь салбар зөвлөлтөй хамтран өнөөдөр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажилтан ажлагчдын анх дугаар зөвлөгөөнийг залуучууд театрын дугуй заланд зохион явууллаа. Зөвлөгөөнд аймгийн засаг дарга Насанбат, засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Гамболд, Монголын тоогч нарын холбооны ерөнхийлөгч Баасан Дөржуулан хэлцээгийн дэлхийн дарга нар оролцсон юм а. Зөвлөгөөний ач холбогдлын талаар За тэгэхээр ер нь бол Монголын тоогчдын холбоо сүүлийн 25 жилийн бас нийтийн хоолны салбар үүсэл хөгжлийн талаар бол судалгаа шинжилгээний ажил 2016 онд бол хийж байна л да. За энэ ажлын хүрээнд бол хамгийн гол нь одоо нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа ажилчдын одоо өөрснөөс доороос одоо хамгийн гол нь бид нар одоо ямар асуудал тулгамдж байгаа эрх зүйн хувьд тийм ээ техник технологийн хувьд жор технологийн хувьд гэдэг юм уу те энэ маш олон тулгамдсан асуудал бид нар яриад байдаг мөртлөө яг одоо бид нар юуг шийдэх ёстой тухайлбал одоо тухайн одоо нэгжлэр орон нутагт аймагт одоо бид нар юуг шийдэж болох юм бэ гэдэг талаас нь ярилцж байгаа нь хамгийн гол өнөөдрийн энэ зөвлөгөөний онцлог байх ёстой гэж ойлгож байгаа. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн актын хэрэгжилтийг сайжруулах, хүнсний түүхийд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, шинэ технологи, арга ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэх гол зорилготойгоор энэ удаагийн зөвлөгөө явагдсан юм а. Манай аймгийн тоогч нарын хувьд ямар асуудал тулгамдж байгаа талаар бид Монголын тоогч нарын холбооны Дархан уулын аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээс тодрууллаа. Тулгамжийн асуудлаар маань болонгууд за нэгдүгээр тулгамжууд ерөнхийдөө орон нутгийн сумдуудын орон нутгуудын одоо тоогч цэцэрлэг эмнэлэг сургуулийн тоогч нарын асуудлаар нэлээд юм тулгаж байгаа. За энэ дэр яагаад тэгэхээр зөвхөн сургууль эмнэлэг цэцэрлэг төрийн байгууллагад ажиллаж байгаа тоогч нарын өртөө хоёрхан тоогч ажилладаг. Гэтэл одоо яг улсаас баталсан төс нь болохоор нэг тоогоочд оногдох хэмжээ нь бол 65 хүүхэд байдаг. Гэтэл нэг цэцэрлэг маань өөрөө 250-аас 300 хүүхэдтэй ч тийм ээ. За дээрэс нь ихэд одоо нэг тоогооч дээр 300 хүүхэдтэй ихэд одоо 65-аар бодохоор 6 тоогод ажиллах. За дээрэс нь яг тэр нөгөө байх ёстой нормативаар галтгооны хэмжээнд ажиллах одоо ахлах тоогооч за тэгээд бэлтгэж тоогооч одоо туслах үйлчилгээний ажилтан гэж ийм норматив нь юутай байдгүй. Тэгээ яг энэ дээр бид нар одоо яг төр засагтайгаа болон төрийн бас байгууллагууд нь бас нэг одоо тоогоочд ирэх хачлын ачаал бол хүнд байна гэсэн одоо тийм байгаад байгаа юм. Тэгээ энийг л одоо сайжруулж одоо тоогоч цаашид бол одоо энийг бол ерөнхийдөө Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо бол Монголын тоогооч холбоогоор дамжуулан хүнстэй адилхан яамтай бол ингээ ажлын хэсэг гараад бол ажиллаж байгаа. Бид нар бас энийг бас одоо уламжилж одоо бас тоогоочтой холбоогоор уламжлалт шийдвэрлэх одоо гаргалгаатай байж. 350 гаруй тоогооч манай аймагт байдаг. Эдгээр тоогоочдын хувьд хэдийдэн асуудал тулгамдсан хэвээр үүнд ур чадвараа нэмэгдүүлэх, хууль эрх зүйн актын хэрэгжилтийг сайжруулах, сургууль цэцэрлэгийн тоогооч нарын оронтойг нэмэгдүүлэх шаардлагатай байгаажээ. Үндсэндээ бол дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа нөгөө дэлхийн дулаарл гэдэг томоохон асуудал эко ярьж байгаатай адилхан энэ хүнс бол бас дэлхийн нийтийн хэмжээнд ийм яригдж байгаа асуудал байна. Тийм учраас өнөөдөр мэрэгжлийн эрдэмтэн судлаачид нь ирж мэрэгжлийн байгууллага нь барьж байгаа бодлогоо ирж манай Дархан хотын 350 гаруй тоогооч нартай одоо ярьж шийдвэрээ танилцуулж байгаа нь бол цаг үеэ олсон маш их чухал ажил гэж ингэж үзэж байна. Эндээс гарсан тогтоол шийдвэр, эндээс гарсан одоо аймаг орон нутагтай ажиллах санал санаачдгийг бол шат шатандаа бид нэр бол хамтарч дэмжиж одоо ажиллах ёстой. Үүн дээр одоо мэрэгжлийн хяналтын байгууллага маань харах яриаг нь энэ байгууллага ирсэн байх ёстой байсан. Ингэж өнөөдөр Дархан уулын аймаг дарханчуудын хүнсний аюулгүй байдлыг хангах энэ эрүүл хүнсийг шат шатандаа мөрдлөг болгодог байх. Энэ хяналтын системийг нь бий болгох, энэ хэрэглэгч өөрөө болон энэ салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ухамсар соёлын асуудлыг дээшлүүлэх зэрэг асуудлууд бол бидний хамтарч хийх ажиллаа гэж ингэж ойлгож байгаа. Улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажилтан ажлагчдын анх дугаар зөвлөгөөнийг хийж байгаа бөгөөд өнөөдөр манай аймагт уг зөвлөгөө боллоо. Эндээс гарсан санал санаачлах бүрийг Монголын тоогооч нарын холбоон дээр нэгтгэн дээд шатны байгууллагуудад хүргүүлж асуудлыг шийдвэрлэх ажээ.